За инженерийн университет дээр тэр хооронд Би Чанг ба Лоу Фанг Сүүчэний хэлснээр хүмүүсийг хамгаалж аюулгүй газар зохион байгуулж хэлдэг. Сурагчдын нүүлгэн шилжүүлэх ажлыг дуусгаад Шүүчэн Биг рүү холбогдож дүүгийнхаа цэргийг авчир оюутнуудыг аюулгүй байдлыг хангахыг хүсв. Тэр зүйлсийг зохицуулсны дараа Шүүчэн сургуулийн лаборатори руу буцаж очиод могоог онцгой анхаарал тавьж эхэллээ. Цаг хугацаа өнгөрөхөд могоо өөрчлөгдөж томорч эхлэв. Шүүчэн түүнийг сонирхож ажиглан энэ амьтан яг ямар учраас хувирч чадах бол гэж бодож байлаа. Харин могоо түүний ширүүн харцаар цоо ширтнэ. Могоо хурдан өсгөхөд нь туслахын тулд Шүүчэн том усны сав бэлдэж тэр ус асгамж могоо өөрөө ус руу орж өөрчлөлтөө дуусгах хэрэгтэй гэдгээ мэдэж байгаа мэт байлаа. Усанд хөрөнгүүтээ бие нь өөрчлөгдөж орж аврах том аимшигтай амьтан болж хувирлаа. Бараг л лууны толгой хайрстай урт бие бүхий мангас болжээ. Шүүчэн могоо савны ханыг хүчтэй зөхөж эцэст нь сав хагарахад өөрөө дотор ус цацагдана. Энэ шин тодрон харагдлаа. Зөвхөн энэ сав уснаас ийм их өөрчлөлт гаргасныг хараад гайхширч байв. Хэрвээ үерийн ус орж ирвэл хүлээсэн бол бүрч том гамшиг болох байжээ. Мангас бүрэн өснийхаа дараа Шүүчэн сэлмээ дуудан авч түүнд санал тавив. Хэрвээ надтай дагалдвал би чамайг тижээвэр амьтан шиг авч явах болно гэж хэлв. Гэвч мангас үүнийг сонсоод зүхтах гэж орлоо. Тэр ухаантай болсон бололтой. Шүүчэнтэй битүү өрөөнд тулдаж чадахгүйгээ ойлгожээ. Цонхоор гарч зүхтах үе Шүүчэн араас нь өсөж гарав. Могоо гулгаж зүхтах гэж оролцсон Шүүчэний хурдыг гүйцсэнгүй. Шүүчэн тэнгэрээс үсрэн бууц сэлмээ мангасын хайлш руу шаахад сэлэм хугарч орхив. Мангасын хайрс нь маш хатуу байлаа. Могоо уурлан архирч Шүүчэнийг ойлгов. Сэлэм нөлөөлөхгүй бол нудрагаараа зохиогч алхаас өөр аргагүй гэж Шүүчэн бодно. Тэр мангасын толгой руу хүчтэй цохилт өгч газар унгав. Гэвч мангасын биедээ орон боож түүнийг боох гэж оролдлоо. Шүүчэн энэ үнэндээ зал болохыг ойлгож могоо жинхэнэ зориг өөр байсныг анзаарлаа. Могоо ам нээж түүнийг хазах гэж байв. Нөгөө талд үлдсэн амьд үлдэгцтийн дунд Би Чанг сургуулийн зүг байнга ширтэж байлаа. Түүнийг анзаарсан ахын тоглоомоор тэр Шүүчэнийг гих залуугаас салж чадахгүй юм шиг байна гэж хэлв. Чанг дуугүй бай гэж хэлээд Биг инээмсэглэж эгч нь үнэхээр тэр залууг холбоотой гэдгийг ойлгодгоо. Тэгтээ тэр итгэлтэй байлаа. Шүүчэн өгөхгүй анх харсан цагаас л Чанг түүнийг маш хүчтэй гүн ухаан нууцлаг уур амьсгалтай хүн гэж бодуулсан. Тиймээс тэр амьд гарна дахиад уулсан гэдэгтээ 100% итгэлтэй байлаа гэдгээ хэлнэ. Тэр хооронд Шүүчэн мангасыг амархан дарав. Шүүчэн могоог оролтоос нь гарч түүний хоолойгоос нь барив. Тэр маш хүчтэй болсон тул ийм зүйл баригдах нь боломжгүй байв. Тэр хөлөөрөө могоон биеийн дээр гიშгэж өөрийгөө чөлөөллөө. Могоо гарах гэж тэмцэж байхад Шүүчэн түүнийг чанга атгав. Тэр мэдэж байлаа. Толгойг дасалсан ч гэсэн хазаж чаддаг. Тиймээс тэр толгойг таслахын оронд бүх могоог хоёр хувааж ураад дахин хазаж чадахгүй болголоо. Үлдсэн биенээс нь нэг ялцсан таст яг өмнөшгөн гарч ирэх бөгөөд Шүүчэн баяртайгаар авч үзв. Энэ түнд ямар шин чадвар өгөх бол гэж дотроо маш их бодож баярлнаа. Удалгүй хүчтэй бороо орж эхлэхэд Шүүчэн анхааруулсан ч хот үерт давтлаа. Халуунд хүмүүс зориг мохсон бол үер бүхнийг сүйтгэж дэлхийд даяар хүн төрөлхтний соёлыг утгаж эхэлнэ. Хотын төвд орших Шангу хүртэл энэ аимшигтай үерээс зугтаж чадаагүй бөгөөд бүх зүйл усанд давтлаа. Их сургуулийн нам дор байрлалтай хэсгүүд усанд давтсан бөгөөд зөвхөн өндөр барилгууд захиргааны байрал уснаас дээш гарч үлджээ. Шүүчэн өөрөө ч мөн үерт өртөж усанд живв. Гэвч тэр аттай байлаа. Алтан могой зүрхнээсээ гарсан талстыг шингээсэн учраас тэр усанд амьсгалж хөдөлж чаддаг болсон байв. Ингэснээр түүний бие илүү хүчтэй болж усанд хөрөнгүүтэй арьсан дээр нь жижигхэн хайр сургаж эхэллээ. Түүний хүч чадал асар их нэмэгдэж нүдэн гэрэлд илүү мэдрэмтгий болсон бөгөөд нүднийх нь урд хамгаалалтын нэмгэн бүрхүүл бий болжээ. Тэр хамраараа болон амаараа амьсгалаагүй байгаа ч усан дотор яг амьсгаа нь тасрахгүй яг л арьсаараа амьсгалж байгаа мэт байлаа. Эдгээр чадвар нь бүгд алтан могоогоос ирсэн шин чадвар. Энэ ус захирах чадварч биш. Усан дор амьдрах чадвар түнд маш их хэрэгтэй чадвар байсан. Үерийн ус гэрийн сэтэж зочд буудлаа зүгээс урсаж ирсэн тул урсгалын эсрэг сэлэх бараг боломжгүй байлаа. Усанд урсаж буй хог чулуун түнд цаад бол зочд буудлынхаа өрөөнд буцаж очиход хүндрэл учруулж байв. Мөн галт уул дэдбэрэлт оргилдоо хүрсэн байв. Гэвч шагдуу галт уулнаас хол байсан тул тэнгэр нилээд сэлмэг харагдана. Харин удалгүй галт уулны үнс агаарт дүүрч нарыг халахлав. Сүүлийн өвөл буюу дэлхий даяар хүүтэрч мөстлөгийн үе эхэлнэ.
Энэ бүх сүрлийн дунд хүн төрлөختөн бараг үгүй болох төхөө амьд үлдэхийн тулд хүмүүс илүү хүчтэй болж өөрийгөө хамгаалах хэрэгтэй болсон юм да. Өмнөх амьдралдаа шүүчин үерийн дараа хотод олон хүчрхэг бүлэг бий болсныг харсан. Хотын хойд хэсгийг алтан могой ба эмэгтэй зохицын хатан эзэлсэн бөгөөд өмнөд хэсэгт нь хүн эддэг Дивор давг, баруун хэсэгт нь хулганы хаан ба түүний хулганууд, зүүн хэсэгт Skull Crusher буюу Гачан болон түүн тамийн тогооч дуан нар ноёрхож байжээ. Шүүжин өмнөх амьдралдаа тэдний гарт бараг хэд хэдэн удаа өхөх шахсан. Гэвч энэ удаа тэр Гачан болон алтан могойг урьдчилан дараарснаар илүү хүчтэй болж чадсан. Түүний дараагаар зорилго бол үлдсэн дайснуудаа илүү хүчрхэг болгох явдал байв. Шүүжин өөртөө илүү олон ич хиттэй талс цуглуулахыг хүсэж байлаа. Гэхдээ Дивор авахтай маш олон хүн бүлэг байдаг тул тэндээс авах нь амаргүй байсан. Бас эмэгтэй зохицыг хатан маш нууцлаг тул олох бараг боломжгүй. Өмнөх амьдралдаа тэр технологийн сургуулийн хулганы тахал гарч байсан гэдгийг санадаг байв. Тэгэхээр хулганы хаан тэнд байгаа нь тодорхой. Түүнийг өртөж олж чадвал хялбархан алж чадна. Түүний талстыг авч болох байлаа. Гэтэл гэнэт усан доороос дуу гарч шүүчин бодлоосоос ирэв. Тэр хидэрхий удаан амарч анзаарахгүй болжээ. Усан дор олон амьтан түүн рүү ойж ирсэн байв. Нөгөө талаас үерт давтсан хотын өөр нэгэн хэсэгт хоёр эр хүн хүчтэй урсгал баригдаж самхагийн ханаас зүгдэж амьд үлдэх гэж тэмцэж байлаа. Тэд гайхан хотын голоос яагаад ийм их үер гарав гэж гайхаж хоорондоо ярилцсанаа. Гэтэл тэдний зүг усан дундуур маш хурдан нэг хүн сэлж ирэхийг харлаа. Усан дотор хүн бараг үхдэг гэж боддог тул гайхаж эн чин амьд хүн үү гэж дуу алдав. Гайхмаар нь тэр хүн маш хурдан сэлж байлаа. Тэд анзаарснаа тэр хүн бол шүүчин байв. Тэдний хянахаар илгээсэн хүн. Хэрвээ тэр энд ирэх зорилготой бол бид буцаагаад ус руу түлхчихье гэж нэг нь ууртай хэлээ. Гэхдээ тэд бас гайхлаа. Шүүчин үерт автаж зовж байгаа хүн шиг биш, бүр далайг эзэмшиж байгаа мэт сэлж байлаа. Тэрний араас усан дундуур олон далайн зомби хөөж байлаа. Гэхдээ шүүчин урсгалын эсрэг илүү хурдан сэлж тэднийг гүйцэхгүй болгожээ. Тэр хоёр эр хүн рүү улам ойртож ирэхэд тэд бүү ойрт энд аюултай гэж орилов. Шүүжин тэднийг evolution товчоогийн хүмүүс гэдгийг мэдэж гайхав. Намайг ингэтлээ мэддэг бол сайн хэрэг. Би тэднээс мэдээлэл авч чадна гэж дотроо бод. Тэр уснаас үсрэн гарч ир нэг ирийн мөр дээр нь гიშиж цамхагийн оройнд гарлаа. Доорх хүн барьцаалтснаар ус руу унаж эхэлсэн ч найз нь гараас нь барьж аван арай гэж аварлаа. Гэвч хоёр хүн нэг нэгнээ барьж байгаа тул тэд удалгүй унах нь тодорхой байв. Доор хүн би чамайг татаж гаргана гэж хэлсэн ч хүчинд хүрэхгүй байлаа. Хэрв тэр гараас нь тавихгүй бол хоёулаа өөхөх аюултай байв. Шүүчин энэ мөчийг ашиглан тэднээс Feather Borer evolution-ы талаар бүгдийг хэлгэж шаардав. Гэвч тэд ярихгүй гэж зүтгэв. Бид үхсэн ч бусд нь өшөөг авна гэж анхааруулав. Шүүчин толгоон сэгсрээ тэгвэл өөрсдийгөө л бууртгаарай гэж бодов. Гэтэл тэр мөчид нэг зомби ирийн хөлнөөс нь зурж татан ус руу оруулав. Найз нь орилон араас нь шомбон орлоо. Хоёр биенээ аварна гэж бодсон ч энэ маш буруу сонголт байв. Тэд хоёулаа усан доорх олон зомбийн амьтдын дунд орж бараг л амиа алдах төхөв. Гэвч яг тэр үеэр шүүчин ус руу өсрөн орж сэлмээрээ бүгдийг нь завч нэгэн мөчид бүх зомбиг устгаж хоёр хүн аврагдана. Нэг нь гайхан тэр үнэхээр хүн мөн үү яагаад ийм хүчтэй юм бол гэж бодлоо. Гэхдээ ямар ч байсан тэд түүний амийг нь аварсан тул талархав. Тэд шүүчний амийг нь аварсан талархаад мэддэг бүхнээ ярих шийдвэр гаргалаа. Тэр хэлэхдээ бидний Feather Borer of Evolution чамайг ажиглахаар илгээсэн. Энэ товчоо шинжлэх ухаан технологийн их сургуулийн байрладаг бөгөөд Chief Law болон эрдэмтдийн баг удирддаг. Бид зүгээр л тушаал биелүүлж байсан гэдгийг хэлв. Шүүжээ өмнөх амьдралдаа энэ сургуулийн хулганы гамшиг гарч байсан гэдгийг саналаа. Одоо бодоход тэр осол Feather Borer evolution-тэй холбоотой байж болох юм тэр гэж асуув. Та нар хулган судалдаг уу? Гэхдээ тэд судалгааны өрөөнд зөвхөн эрдэмтэд ордог. Бид яг юу хийдгийг мэдэхгүй гэж харин хариулнаа. Ихтэн шүүжин ойлгов. Юу ч болсон тэр хулганы гамшиг эхлэхээс өмнө энэ газрыг шалгах ёстой. Тэр үед гэрийн сэдвийн зочд буудал байсан дуа ацтайгаар нэг зомбигийн толгоноос нь талд зүрх олж авчээ. Тэрнийг залгисны дараа шүүчин анх хувьсэлд өөрчлөгдөж байхдаа мэдэрсэн шиг биеийг халж шатаж би мэдрэмж төрөв. Тэр би амжилттай боллоо гэж юу энэ тас надад ямар чадвар өгөх бол гэж дотроо бодлоо. Гэвч тэр орчин тойрноо анзаарвал ус нь аль хэдийнэ барилгын хамгийн дээд давхарт хүрч оржээ. Ус дотроо цоруулагч тэмтрүүлэлтэд түүний хөлийг тойрон эргэлдэж байлаа. Тэр анзаарахын хооронд аврах том тэмтрүүлийн мангас гарч ирэв. Түүнийг бүхэлд нь ороож агаарт өргөөд биеэр нь ороож боов. Наалдамхай муухай бөгөөд бараг гарах аргагүй байлаа. Гэтэл мангас амаа ангаах 100 хурц шүттэй хоолоогоо харуулв түүн рүү дайрав. Дөө гараараа хамгаалан хазуулах гэж байсныг зогсов. Гэхдээ мангас түүний гар руу орон боож хөлгөх боломжгүй болголоо. Тэгтэл уснаас өөр олон тэмдрүүл гарч ирж түүнийг бүрэн орон шахаж эхлэв.
Тэр чадвараа бүрэн ойлгож амжаагүй байлаа. Гэвч Шу Чэний үгийг санав. Хэрвээ чи таласт зайлигвал шин чадвар аавна. Гэхдээ мангас бүр гаднаасаа харахад чадвараа мэдүүлэхгүй. Чиний хийх хамгийн сайн зүйл бол өөрийн бие болон орчинд ямар өөрчлөлт гарч байгааг мэдрэх. Дua нүдэн анхаарлаа төвлөрүүлэн орчныг мэдэж эхэллээ. Тэгтэл тэр биеийнхээ дотор ямар нэгэн хүч хөдөлж байгааг мэдэрч тэрч бүхэл дайрч буй мангасуудын тархийг нь харж чаддаг боллоо. Тэгээд тэр чангаар тушаа. Тогос тэмтрүүлүүд бүгд гинс сулран унлаа. Бүгд үхсэн мэд хөдөлгөөнгүй болоо. Дua боломжийг ашиглан үхээ авч бүх тэмтрүүлүүдийг нэг дор завчиж хяргаж орхилоо. Нэгэн хоромд бүгдийг нь устгав. Тэр амьтдыг цусанд бүрхэгдсэн байсан тул одоо усанд орё гэж бодов. Гэтэл араас нь нэг хоолой би чамтай хамт орж болох уу гэж тоглоомоор хэлэхэд тэр зочинд эргэж харлаа. Гэвч тэр бол мангас биш Шу Чэн байлаа. Тэр Дua өөрөө бүх мангасыг ялж байгааг харсан бөгөөд үнэхээр гайхаж бахархав. Дua баярлан түүний зүг гүйж очиод тэвэрлээ. Тэр удаан хугацааны турш Шу Чэнийг эргэж ирэхгүй байх вэ гэж санаа зовж байсан юм аа. За part 9 энэ хүрээд дуслаа. Тэгээд цаашаа яриулахыг хүсэж байгавал хүсэж байна гэвчээ залхуунууд нь ихээ өсөх хүчээрээ. Тэгээд та бүхэн хэрэг лайк, хэрэг шеэрээс шалтгаалаад би дараагийн партуудаа илүү хурдан оруулж байгаа шүү.